Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар Улаанбаатарт метро барих төслийн техник эдийн засгийн үндэслэлийг дэмжиж тогтоолын төслийг засгийн газар түргэглээр болсон. За метроны 1-р шугамыг инх тайвны өргөнчлөө дагуу толгойтоос амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урт байхаар төлөвлөсөн. Үүнээс 19.1 км буюу 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлахмаа. Метроны төслийн төсөв төртгийг мэргэжлийн байгууллагад баталсан бөгөөд метроны 1-р шугамын төсөв төртөг 2.4 тэрбум Америк доллар байх юм. За үүний 97.7% нь бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах бол үлдсэн хувь нь захиалагчийн хяналт, газар чөлөөлт зэрэг бусад ажилд зарцуулах юм аа. За Улаанбаатар метро маань 2023 оны 11 сард засгийн газрын 400 оны тогтоол гаргаснаар одоо хэрэгжүүлэх шийдвэр гараад ингээд явсан байгаа. За 24 оны хугацаанд бол бид ихлэ төслийн менежментийн зөвлөгөө үйлчилгээнийхээ компанийг сонгон шалгаруулад 7 сарын 5-наас ажилдаа орсон байгаа. За бид 7 сарын 5-наас өнөөдрийн хүртэл бол техник эдийн засгийн үндэслэл суурь судалгаануудаа маш сайн хийгээд техник эдийн засгийн үндэслэл шинжилгээ төр захиргааны шинжилгээ ухааны зөвлөлүүд яамдын харьяа байгууллагуудаар одоо зөвлөлөөр орж магадлуулаад одоо ингээд батлагдах шатандаа ороод тэзүү маань явж байна. За үүнээс цааш одоо дараагийн шалгамууд маань юу болох вэ гэхээр одоо энэ шинжлэгдэн батлагдж байгаа энэ тэзүүгээ үндэслээд бидэд барилга угсралт EPC барилга угсралтын ажлынхаа тендерийн 2-р шатыг 4-р сард багтааж зарлана. За энэ хүрээндээ тендер сонгон шалгуулалтын процесс маань 9 сар хүртэл үргэлжлээд за тэгээ 10 сараас шалгарсан одоо барилга үүсгэгчийн компанитайгаа гэрээлж тодорхой хэмжээний суурь бэлтгэл ажлуудаа эхэлнэ гэсэн үг. За 10 сараас эхлээд өвлийн улиралтаас багтааж логистик суурь бэлтгэл ажлууд болон наривчсан зузлын ажлуудаа хийж гүйцэтгээд 26 оны хаврын улирлаас эхлээд их бүтээн байгуулалтын ажлууд маань эхэлнэ.